Ашаа тэтэдис. Сайн уу хүмүүс ээ. Сайн уу. Бүгдээрээ сайн уу. За ширхшээ зогсъё. За хүүхдүүд ээ, би луван авч байгаа дуудсан байхгүй юу? Та нарын лувангаар яана гэж бодож байна? Угааж иднэ. За, луван хүний биеинд яг юу юунд нь сайн бэлээ? Өндөр болгоно. Өндөр болгох уу? Тэгээд Толгой? сайн. Толгой яах юм? Толгойсаа. Би энэ ой дотор зөндөө олон туулаатай гэж сонссон заяа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр туулаагаа хооллох гээд би ийм их луван авчирсан байхгүй юу? Ийм их ч гэжтэй би 2 луван авчирсан. 2 луван маань туулаанд хүрэх болов? Та нарыг гэж бодож байна? Хүрэх үү? Би луваа төгчдөг. За үгүй. За хэдүүлээ эхлэхээс өмнө хоорондоо танилцъя заяа. За намайг Мишель гэдэг. Өнөөдөр та нарын аялалтай би хамт явна шүү заяа. За энэ чэнэс эхлэе. Чамаахан гэдэг вэ? Цэлмүнэ гэдэг үү? Та нар ингээд нэг анги те? За та таанаас ирсэн? Дэлгэр цогс сум. За Аваад дэлгэр цогс сумаа. тийм үү. Сүдөгч амьддаг. За ойлголоо. Чамаахан гэдэг вэ? Заявлаг. Заяа бэлэг үү? За чамайг. Түмэн жаргал. За чамаахан гэдэг вэ? Ариун баяр. За ариун баяр. Чамайг их эхлэл. Мөнхөд гэдэг үү? Манай өнөөдрийн 6-аатай аялал нэвтрүүлэгт Дундгов аймгийн Дэлгэр цогц сумын цэцэрлэгийн хүүхдүүд оролцож байна. Тэр холоос манай нэвтрүүлгийг зорин ирж оролцсон сэргэлэн хөөрхөн хүүхдүүдтэйгээ танилццгаая. Лав сүрэнгийн түмэн жаргал, аялах дуртай. Хүрэл хүүгийн мөнхөд, морь унах дуртай. Жавхлан төгсийн цэлмөн, дуулах авьяастай. Баатар болдын инх эхлэл, зураг зурах дуртай. Отхон баатрын ариун баяр, ундаг дугуй унах дуртай. Баатар болдын заяа бэлэг, бүжиглэх дуртай. Та нар аймагт зөндөө олон амьтан харчихсан уу? Харжсэн. Би тулаа харжсэн. Тулаа харчихсан. Би албан харжсэн. Би үнэг. Анаас харжсэн. Анааша. Монгол 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 динозавр анааш байдгийн юм уу? Байхгүй тий. За төлөвлөлөө танилцсан юм чинь аяллаа эхлүүлэх үү? За эхлүүлээ явах уу? Туулааны мөр зөндөө ашиг байна тийм ээ? Солонго байна. Туулаа. Тэгдэхээ юу? Тэгэ биш нугас байна. Хөөе, хүүхдүүдээ. Та нар тийшээ хараад үзтээ. Тэр юу вэ? Үгүй, хажуугийнх нь. Хажуудлынх нь. Тэр үү? Аха. Хүлэмж. Хүлэмжтэр очиж үзье. Тэгээ. Энэ манай нэвтрүүлгийн шидэт хүлэмж байхгүй юу? Өмнө төмөс тарьж исэн, өөр зөндөө олон ургамал тарьж исэн. За очие. Гэхдээ юу ургаагүй гэж хүүхдүүдээ тасалсан цэцэг маань ургаагүй. Яагаад вэ гэвэл амьтай зүйл юм чинь тасалсан цэцэг ургадаггүй юм байлээ шүү. За юу. Та тэгэхээр цэцэг татарч болохгүй. За тэгэхээр манай луванг ургуулчих магадгүй учраас би шидэт хүлэмжтэй луванга тарьлаа шүү. За. За ийшээ хийчи. Та нар луван тарьж үзчихсэн үү? Үзээгүй юу? Би үзээгүй. Тийм үү? За ингээд жоохон шороо хийгээд тэгжэл манай луван маань ургаад хэдүүлээ аяллахаа төгсгөл турж ирж үзээ дэх үү? За тэгье. За тэгвэл аяллаа дахиад эхлүүлэх үү? За тэгье. За явъя. Одоо бүгдээрээ сонор сэрэмжтэй явъя шүү. За юу дуурж байгаа, яаж байгаа хийж байгаа бүгдийг сонсон шүү. За юу. За тэгье. За явцгаая. За. Луван хэрхэн ургадаг вэ? Луван хүмүүс бүр эрт дээр үеэс тариалж эхэлжээ. Луван хавар тариалж, намар хурааж авдаг. Эхлээд үрийг хөрсөн цоёолуулж тарьдаг бөгөөд 30-40 хоногт ургаж гүйцдэг. Цоёолн, цэцэглэн тэгээд ургаж том болдог. Харин манай шидэт хүлэмж маань биднийг аялах хугацаанд л ингээд ургуулчихлаа. Хүүхдүүдээ, луван бол
А, Б, С амин дэмээр баялаг төмөр кальц агуулдаг. Тиймээс хүний биед хэрэгтэй учраас хүүхдүүд та нар хүнсэндээ хэрглэж байгаарай. Юу вэ? Юу юм бол? Ишлээ да. Хөөх, туулааны дуу байсан уу сая? Тийм бай. Туулааны дуу. Туулаа. Анчныг. Тэнд бас нэг байна те. Хөөх, туулаа. Туулаа ямар сонин дуурд юм бэ тийм ээ? Та нар өмнө туулаа ингэж дуурж байхыг сонсч ирсэн үү? Яг энэс өмнө. Тийм үү? За тэгвэл хэдүүлээ суугаад туулааны талаар ярилцах уу? За тэгье. За, би голдон суугаад та хэд миний хоёр талаар соншоо заа юу? Та хэд туулааны талаар юу мэдэх вэ? За чамаас эхлэе. Бүгдээрээ тест дараатаа нэг нэгээр ярьшгүй заа юу? Туулааны талаар юу мэддэгээ ярьж өгье. За, чамаас эхлэе. Надаас эхэлнэ. Мөнх одоос эхэлж байна. Уулаа ловиддаг. Тийм үү? За дараа юу? Байцаа. За, Тэгээд өвс бас идэх үү? За, хажуугаа авах. сонин дуурдаг тэгээд байцаа өвс лууван. За, байцаа өвс бол иддэг нь зөв тийм ээ. За, өөр юм иддэг хүүхд байл надад ярьж өгөө шүү заа юу? Туулаа өвс ногоо иддгийн юм чинь суун тэжээлтэй амтан байх нь байна. Туулаа хаана юунд амьдардаг юм бол та нар мэдэх үү? Гата. Туулаа ийм өвсөнд нуугдаж амьдардаг юм байна лээ. Өвсөнд үү? Тийм. Одоо тэр өвсөнд ч юм уу? Тэр өвснүүдэнд ч юм уу? Тэгэж амьдардаг. Туулаа бид нар их олон янз байдаг. Боролзон, төвд, чандаг, молтогчин гэд дотроо их өөр шүү. Айд амьдардаг бор өнгөтэй туулаа бид нар бол боролзон туулаа. Бид нар голдуул тарганы хайсан нүхийг өөрийн болгож янзлаад амьдардаг. Тэгээд бяцхан бүжингээ үүрэндээ өвс болон ноол үрэн зөөлөн дэвсгэр дээр төрүүлж асардаг. Хэдий олон бүжин гаргадагч тэд нар маань төрөнгүүтээ гүйж чаддаг бөгөөд маш хурдан биеэ даагаад том болчихд юм да. Харин молтогчин туулаанууд бол өөр. Тэд нүх ухаж амьдардаг бөгөөд бүжингүүд нь үдээж нэгээгүй маш нийлэх байдаг. Тийм болохоор молтогчингууд бүжингээ маш олон удаа хөхүүлж илүү их асардаг юм а. Би заяа билгийн тасцсан дэсэн нэг газар туулаасан. Тийм үү? Тэгээ бид анаа бистор ээлж утсан. За тэгвэл туулаа биднэрт аюултай болов уу, аюулгүй болов уу? Аюулгүй. Аюулгүй мүү? Яагаад? Хөөрхөн болохоор. Хөөрхөн болохоор л аюулгүй мүү? Тэгээд хацдаггүй. Хаздаггүй мүү? За тэгвэл өөр зүйл мэдэх үү та нар? За. За юу мэдтий? Үсэрдэг үү? Бат гүдэг. Гүйдэг үү? Хавтаа хараад үсэрдэг. Хурдан хараадаг те. Туулаа бол маш нөхөрсөг амтан. Туулаа гэртээ бас тэгжиж болдог тийм ээ. Та нар гэртээ туулаатай юу? Туулаатай хөвгт байна уу? Би туулаагүй. Би юм байхгүй. Би туулаагүй. Туулаагүй. Бид гэртээ мууртай байлээ. Тэгээ муурж улцгалсан байлээ. Хөөрхөн бүр. Тийм үү? Ямар мууртай юм? Манай бүр жижиг бүрдэг мууж байгаа. Зүүндээ зул. За тэгвэл нь штэ. Туулаа нэг хүүхэд төрүүлэхдээ 8-аас 12 ширхэг бүжин төрүүлдэг юм байна. 8-аас 12 ширхэг бүжин төрүүлдэг юм байна. Нэг туулаа. Ямар сони. Харин амар сонирн байгаа. Амар их байна уу дээрэс нь? Ямар их юм бэ? Харин их байгаа. Туулаа бид нар бусад амьтад шиг олуулаа амьдардаггүй. Бие биеэ даагаад ганцаараа голдуу амьдарна. Том амьтад болон хүмүүс биднийг барьж авахгүй, айлахгүй, үүрийг маань оролдохгүй л бол туулаа бид нар хизээж муухай аш гаргахгүй, хазахгүй, майжихгүй шүү дээ. Бид нар бол тайван байж өөрсдийн эзэмшил газартаа дуртай зүйлээ идээд амьдрах дуртай. Охтуудээ. Яста гоё ээлжтэй хөө идэл энэнгээр явъя. Энэнгээр зөндөө олон юм харагдаад тах шиг бахан юм. Яа яасан гоё. Том цэцэг бай. Хөө цэцэг байна те. Том цэцэг ээ. За, хэдүүлээ болгоомжтой аялаа шүү. За яваарай охтуудээ.
Яваарай. Мөнгө тэнэг юм уу? Ой. Хоорондоо буудалцахгүй шүү. За наашир. Ой, зүгээр үү? Халгаан төлөгчлээ. Халханд түлэгчлээ аль наашир. Бүгдээрээ яваарай, найз нь халханд түлэгцсэн биш үү? За яасан гинэ? Халгаан төлөгчлээ. Та өмнө халханд түлэгчжсэн үү? Төлөгчлээ. Тийм үү? Тэг яаж аргалж ийсэн? Би бас дээрээс шээж байгаа. Тийм үү? Өөх, за байж бодъё. Манай аав ээж надад хэлжсэн байхгүй юу? Хэдүүлээ эхлээд хүүтэн усанд оргоод сансараа. Хүүтэн усанд оргоод дараагаас нь хүүтэн чинь тавьдаг байхгүй юу? За юу. Тэгэхээр хамаагүй цэвэрхэн. За би гаран дээр чинь хүүтэн зүйл тавьж өгье. За юу. Чи гэртээ очиод дахиад аав ээжтэй хэлээд имжлүүлээрэй. За. За ингээд арчих. Бүгдээрээ ийм ойд зугаалж явж байхдаа хөлн гарсан ба гар хуруу нийл гарсыг өмсөж болохгүй шүү. За юу. Энд чинь халхаанаас гадна зөндөө их харшил өгдөг ургамлууд байдаг. Халхааны маань навчин дунд заа юу. Навчинд ийм олон тооны өргөс шиг одоо зүү шиг юмнууд байдаг гэсэн. Тэгээд тэр нь хүрхээрээ ингээд түлж байгаа юм шиг өвдөгдөг байх нь. За юу. Хэцүү болчихлоо. Тийм. Гэхдээ хүүхдүүдээ халхаа чинь ийм л болохоос биш эми ургамал байдаг шүү. За юу. Та хэдэд халхаа түүгээд хатаагаад усанд тэгээд ууж болно. А тэгээд үсэндээ бас ашиглаж болдог байх нь шүү. За юу. Хамаас Нүд амир өвдсөн бас. тийм үү. Хашил өхөр яадаг үлээ та нар мэдэх үү? Мэдэн. Яах вэ? Хашил өхөр ханаа турна. Гаднаас нүд урна. Гарнаас мод ургана. Хашилтай болохоор ингээд нүд улаагаад, хамар битүүрээд, ханиалахад, найтаалахад идэв ш. Та нар мэдэх үү? Ингээ хоолой захтнаад, хоолойд тэр ингээ юм орчдөг байхгүй. Тэг ингээ бүр захтнаад ингээ хоолой дотроос чинь захтандаг. Та нар ойд аялахдаа маш их сонор сэрэмжтэй явах хэрэгтэй шүү. За юу. За тэгвэл хэдүүлээ буцаад аяллаа үргэлжлүүлэх үү? Үзүүлээ та. Оо, ямар мундаг тасгал гэдэг хүүхдүүд вэ та нар чинь? За хэдүүлээ одоо ийшээс суугаад тоглоё заа юу? Шувууны өөр тий? За одоо хэдүүлээ надтай суугаад хамт тоглоё гэх үү? Тэгье. За тэгье. За сансараа одоо хэдүүлээ үг дамжуулж тоглоно заа юу? За би үг дамжуулж тоглож үзээгүй хүүхдүүдэд сануулхад бүгдээрээ чихэндээ үг хэлнэ. Би хамгийн ихний хүүхэд үг хэлж өгнө. За хамгийн сүүлчийн хүүхэд надад юу гэж хэлснэг чанга тодор хэлж өгнө шүү. За юу? Би хэллээ шүү. Хэлээ.
Банана. Юу гэж хэлсэн? Банана. Энэ банана энэ заяа надад банана гэдэг. Би банана гэж хэлхийг би сонссон. Тийм үү? Оо тэгвэл ихнээсээ буруу явцсан юм байна штэ. Та юу ч хэлсэн? Би юу гэж хэлсэн гэж бодож байна. Би та нарт зураг харуулъя. За юу. Та нар юу гэдгийг надад хэлж өгье шүү. За. За 1 2 3. Юу вэ? Дахиад? Ээзги. Ямар мундаг хүүхдүүд вэ? Ээзги явахгүй юу? За тэгвэл ээзгийг ч мэддэг юм байна. Би дараагийн зургийг харуулъя. За 1 2. Хүн ээ. Аргал тууж байгаа хүн ээ. Та нар аргал тууж үзчихсэн үү? Үзчихсэн үү? За, та нар тэгвэл энийг мэдэх үү? Энийг юу гэж нэрлэдэг вүлээ? Аргал туудаг юм аа. Би та нарт юу гэж хэлснэ хэлье. Би ээзги, шээзги хоёр гэж хэлсэн байхгүй юу? Ээзги, шээзги хоёр гэж хэлсэн. Тэгсэн та нар ээзги. банан болоход зүгэй. Тэгтээ энэ зүйлийг арга савар гэж нэрлэдэг зөв үү? Зөв тий. За тэгвэл энэ зүйлийг жоохон жижигрүүлсэн бөгөөд хулсаар хийдгийг нь шээзги гэж нэрлэдэг байх нь. Сая юу гэж хэлсэн бэ? Шээзги гэж нэрлэдэг тий. За тэгвэл өдөртөө одоо түргийн хэллэг хийж тоглоё. За юу. Түргийн хэллэг хэлэхийн гол чухал зүйл нь та нар чанга тод зөв хэлнэ шүү. За юу. За би зураг харуулна. Та нар нэг нэгээр нь ээзги, шээзги гэж хэлнэ шүү. За юу. За 3 И. Ээзги. За тэгвэл одоо ганцаараа хэлье. За юу. За чамаас эхлэе. 3 И. Ээзги. Юу лээ? Юу гэдэг вэ? Шээзги. Шээзги зөв. За одоо хурдан хэлээ шүү. За юу. 3 И. Ээзги. Саси. Шээзги тий. За мундаг танаа шээшээ сууч. За одоо чи хэлээ шүү. За юу. Ээзги. Шээзги. За дахиад 3 И. Шээзги. Ээзги. За дараагийнх хэлэх үү? За одоо хурдан хэлээ шүү. За юу. 3 И. Ээзги. Шээзги. Дахиад 3 И. Шээзги. Ээзги. За одоо дараагийн хөлт нэлээ. За хэлэх үү? Хэлж үзэх үү? За 3 И. Ээзги. Ээзги. Шээзги штэ. За 3 И. Ээзги. Чи мэдэхгүй байгаа мó? Миний ярьж байгааг сонсоогүй байж штэ. Хэдүүлээ анхааралтай байж сурж байгаа ахгүй юу бас. За сул жоохыг хэлэх үү? За тэгээ 3 И. Ээзги. Шээзги. Дахиад 3 И. Шээзги. Шээзги. Ээзги. За тэгвэл хэдүүлээ шээзги, ээзги хоёр юу вэ гэдгийг мэдэж авсан уу? Авсан тийм ээ. За тэгвэл зөндөө гой суучлаа. Би энэ зургаад далтыг заа юу. Та хэд ер нь ээзги идэж үзчихсэн үү? Үзчихсэн. Ээзги ямар амттай вэ? Аюу. Та нарсаа сайн мэддэг юм шүү. Тэр юу вэ? Тийм. Агуу юу? Хэдүүлээ агуу руу орж үзэх үү? Үзэх үү? За тийг агуу руу орж үзье. Агуу руу орж үзтээ. За ингээ бүгдээрээ бүтээлийн ойн цорхоод ирсэн шүү. За юу. Бүтээлийн ойн цорхоо гоё юм уу? Гоё ягаад? Манай аялаг шөгтүүд надтай хамт энэ чинь ирэх болохондоо нэг гоё бүтээлийг чи явдаг байхгүй юу? Одоо та нарын хэлж шүү. За юу. Хэдүүлээ өнөөдөр туулаа үзсэн юм чинь. Туулаа надтай хэд сурах уу? Сурах уу? Сурах дуртай байна уу, дургүй байна уу? Дуртай тий. За тэгвэл эхлэе хэдүүлээ. Би та нарт өнгө тавьсан байгаад өнгөөрөө гоё одоо туулаа хийш. Тий. Та нар дуртай өнгөөрөө хийчих болно шүү. За. За. Хамгийн эхлээд хэдүүлээ. Нэг дуртай өнгөө задлаж ах. Би өнгөөр задлаа. Тэг. Та нар дуртай өнгөөр задлаад туулааныхаа одоо хэдүүлээ их биеийг хийх гэж байгаа. Та нар их бие гэж мэдэх үү? Мэдгүй. За
Тийм гэдэс хэсгийг хэдүүлээ их гэж байгаа болохоор жоохноо авна шүү заа юу. Тэгээд хэдүүлээ авсныгаа бөөрийн хэлсэн. Та зөвөн дүрс гэж мэдэх үү? Мэдээ. Та нар бөөрийнхээ дүрсээ зөвөн дүрс болгож чадах уу? Чадаа. За тэгвэл чадхвал зөвөн болгох шүү заа юу. Жохон зөвөн болгочих. Ингээд. Би багс зөөдөс болчихлоо. За миний бие хэсэглав юм болсон. Одоо толгой чарангөр инээ. Үгүй толгойг саяны авсан өнгөтэйгөө нэг өнгөөр хийн шүү. Тэгэхээр би сая цагаан авсан юм чинь цагаан өнгөөр толгойг нь хийн гэсэн үг. Биенээсээ жохон жижигээр толгойг нь хийн шүү заа юу. Та дууссан уу? Дууссан уу? Ийм байх юу? За дууссан хүүхдүүд нь хурдлаарай. За дууссан хүүхдүүд надтай хамт чихээ хин заа юу. Туулаа чи чихтэй байдаг үлээ чихгүй байдаг үлээ. Чихтэй урт хоёр чихтэй. Чихтэй байдаг. Урт чихтэй байдаг. Урт чихтэй байдаг уу? Урт хоёр хоёр чихтэй. Харлаа. Миний хэм болсон. Хөөе хүүхдүүдээ. Та нар тэгвэл туулааны талаар онцгой мэдэх үү? Мэдэх үү? Найзуудтай онцгой хэлж өгөх үү? Урт хоёр чихтэй хурдан хараас хөсөн байгаа өнөөдөр чихтэй тэр юу вэ? Тэр юу вэ? Туулаа юу? байна. Зүг байна. За. Урт хоёр чихтэй хурдан хараач хүнснээр байгаа хүрээс очиж байгаа тэр юу вэ? Тэр юу вэ? Би бараг муу цааш гэдэг юм. Яасан мондаг юм? Хөлийн бас шарангөр юм уу? Хүлээн үү? Тий. Та нар хүлээн яаж их мэдж байгаа мó? Миний тул юм болсон шүү та нар хартай. Гаргуу дуулаа. Гартай штэ. Энэ хоёр гар нь байна, хоёр хүлэн нь байна. За та гурав дууссан уу? Дуусгаал. Дуусгаал байна. За хурдан хийгээрэй. За дууссан уу хүүхдүүдээ? Дууссан. За тэгвэл 1 2-ын 3 гэж үзэгч хүүхдүүд рүүгээ хийсэн зүйлээ харуулах шүү. За юу? За 3 и 1 2-ын 3 и. За шиш харуулаарай. За буулгах хэдүүлээ. За тэгвэл хөдөлгөөн одоо гадаа харах уу болохоос өмнө ирсэн замаараа буцаад явах уу? Явъя те. Зөндөө их аялчлаач хэдүүлээ. За хийсэн бүтээлүүдээ орхиод явъя шүү. За юу. За хүүхдүүдээ хэдүүлээ айн цархатаа буцаад ирсэн таньж гин үү? Таньж. За орой болцсон юм чинь хэдүүлээ аяллаа энэ хүрээд өндөрлөх үү? Тийшээгээ хандцгаая. Упа. Хүүхдүүдээ хэдүүлээ ловон очиж харах уу? За тэгээ ловон очиж харъя. Ургацсан байна штэ. Хартаа. Баш энэ хартаа ургацсан байна. 1 ловон, 2 ловон, 3 6 хамт тоолоорой. 7 8 9 ловон байна. 9 ловон чинь за 1 туулай 2 ловон идэнэ гэж бодохоор за хөрхийн биш үгэн те. Туулан дээр очиод 2 тавьчаад түрээ дээр. За юу. Би хүлээж ий хүүхдүүдээ. Туулаа тэмцэн. Би туулан дээр өгөөд. Тууландаа өгсөн хүүхдүүд түрээ дээрээ. Би өгсөн. За нэгт. За өнөөдрийн аялал гоё яасан уу? Гоё яасан. За дараа дахиж над дээр ирээрэй. За юу. За.
Өнөөдрийн аялагч хүүхдүүд маань үзэгч хүүхдүүдтэй зориулаад шүлэг бэлдэж ирсэн байна. Хэдүүлээ хамтдаа сонирхъя. Өнөөдөр бид юу мэдэж авсан бэ? Монгол оронд амьдардаг туулаануудын тухай олж мэдлээ. Аяллаагаа зөвлөгөөгөөр халгаа яагаад өвддөг тухай ойлгосон. Лууван яаж ургуулдаг болохыг мэдсэн. Эцгийн шээцгий гэдэг үгийн утгыг ойлгож, код бөгөөд хурдан хэлж сурсан. Өнөөдөр аяллаа. За танаа аав ижил юм шиг байна да. За явах уу хүүхдүүдээ? Явъя. Баяртай. Баярлалаа. Баяртай. За сайхан амарцгаагаар хүүхдүүдээ бол хамтдаа яваарай. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Сүүн шүтгэн хүүхдийн шүдний эмнэлэг